За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Шинжилгээний технологийн сургуулийн бизнес аксын төвчний сургуулийн бас нишана. Тэгээ би өнөөдөр манай тан гэдэг нэртэй тан нэртний тамлалтай лабораторийн энэ сэдвэр тавхантай хашаан зөвлөсөн эдийн засгийн хөгжлийн замаар. Тэгээ та нар 6 дугаар ажилтнууд гэж зарим нь дуулж ирсэн байж магадгүй. Ер нь манайхан одоохондоо дийлийнхэн дуулаагүй байдаг. Тэгээ энэ талаар та нартай сонсох гэж байна. Одоо энэ харшаанд ямар хөө байдалтай байныг бол манай Монгол улс нийтдээ нэг 4468 харшаа. Нодлон бол 5000 гарсан байсан нь жоохон буурсан байна. Ягаад буурсан бэ гэхээр татаас дэмжлэгийн бодлого авахын тулд байгуулагдсан хиймэл хоршоодууд нь үйл ажиллагаагаа явуулаагүй учраас улсын бүртгэлээс хасагдсан. Тэгээд ингээд дараад нэг харах юм бол бид нар нийтдээ малчин өрх за 180 мянга орчим малчин өрх байна. Тэрний 30% орчим л хоршоонд нэгдэж чадсан. Бусд нь хинбэ гэхээр амиа аргацаас нь өрх аж ахуй гэж бид нэр томьёолж байгаа. Амиа аргацаа гэдэг нь чухал. Тэгэхээр хаасан те 1971 онд энэ одоо Баабрын аав маав энэ мундаг эрдэмтэд байсан. Тэрний Моёбу гэдэг хөдөө аж ахуйн эдийн засгийн эрдэмтний хэлсэн үг байдаг. Монгол улсын хөдөө аж ахуй бол гэж хагаад байгалийн уламжлалт тулгуурласан амиа аргацаасан ийм аж ахуй байна. Тэгээ иргэдийнх нь хийх нь 47 он хотод байгаа. Одоо бол энэ 48 л болсон. Та нар боддоо тэрнээс хойш 53 жил болсон байхад энэ ягаад нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Тэгэхээр бид нэр бүгд бодно. Яг одоо энэ тодорхойлтыг зөвхөн Моёбо гэдэг нэрийн дараад ард талд нь 2024 онд тавьчих юм бол та нар тийм яг одоогийн байгаа байдал яг л юм л. Тэгэхээр энэ чинь ерөөсөө шинжилгээ бизнес судалж байгаа судлаач эрдэмтэн оюутнуудын хамгийн гол сэтэл болж байгаа байхгүй. Ягаад энэ юм өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Дэлхийн ертөнцийн өөрчлөлтөд байхад энэ өөрчлөгдөхгүй байна. Тэгээд бид нар яг хоршоо дэмжих жилгээд явуулсан нөгөө хоршооны тоон маань 5000 гарсан дараад нь буурсан гэх ингээ харахад бид нар хоршооны тоож хөлөө малын тоож хөлөө гэдэгтэй яг адилхан байгаа ч. Одоо бид нарт тэгвэл бодит яг эдийн засгийн өсөлт авчрах тэр л чухал байгаа. Одоо шинжилгээний бизнес ярьдаг тийм гарааны компани тоож хөлөө. Харин жинхэнэ бизнесийн эдийн засгийн өсөлт чухал байдаг. Тэгэхээр бид нэр ерөөсөө энэ тооноос чанарлууга ийм шилжилт хийх хэрэг үеийг өрөөд ирчихжээ. Яг энэ дээр бид нэр зохицуулах хэрэгтэй юм байна л да. Жишээлбэл Монгол улс нийт бүртгэлтэй байгаа хоршоодыг 3 ийм бүлэг хуваалцаж байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг нэг бүлэг, худалдаа хийдэг нэг бүлэг. За тэгэхээр нөгөө жижиг дунд гар борлуулалтын янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүлэг гэдэг. Яг энэ бол зүгээр тэр статистик юм дээр бол болно л да. Гэхдээ одоо энэ ингэж ангилж, ялгаж, салгаж тийм ээ. Ингэ хэрэггүй болчиход байгаа юм шүү. Тэгээ одоо та нар тэр 2% гэдэг нэг тоог харж байгаа бах тийм. Монгол улсад нийт бүртгэлтэй 200 мянган аж ахуй байдаг байх чинь тэрний 2% л хоршоо. Монгол улс сүүлийн 30 жил ерөөсөө юу мэдгүй гэхээр компани гэдэг л ойлголтыг нэгнэ. Хоршоо гэж юу гэдгийг мэдэхгүй л гэсэн үг. За тэгвэл хоршоонууд дээр очиод юу хамгийн их толгомдоод байгаа юм бэ гэж асуугаад үзсэн чинь 41% мөнгө хэрэгтэй байна гэдэг байгаа. Амиа аргацаас аж ахуйд заяа цорхоо шангар ус идэхтэй адилхан. Ямар ч мөнгө өгөөд үр дүн гарах уугүй юу гэдэг асуултыг та нар сайн бодоо. Мэдээж техник дутагдaltaй, нийгмийн дутагдaltaй гэж байна. Техник дутагдaltaй байх гэдэг тэр чинь техник ашиглахын тулд тэр чинь мэрэгжлийн мэдлэг хэрэгтэй байхгүй юу. Тэгээс амиа аргацаас нь зүгээр бидний нөгөө нэг өөрснийхөө автомашиныг жолоодоо явуулдаг шиг тийм юм биш шүү дээ хөдөө аж ахуй хэрэглэдэг юм бол. Хоёрдугаарт нөгөө компани гэдэг юм чинь юу гэдэг юм бэ гэхээр хувь оруулсан хүний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажилтдаг байгууллага. Ашигын төлөө. Тэгээ энийг бүдрээ мэд. Хоршоо ашигын бус. Тэгсэн мөртлөө хэний төлөө ажилтдаг вэ гэхээр гишүүдийнхээ төлөө ашиг. Гишүүд нь дотроо хөрөнгө оруулагч болдог, менежерч болдог, хэрэглэгч нь болчдөг. Ийм шал ондоо бүтэж байгаа байхгүй юу? 30 жил бид нэр ийм том мундаг бүтц энэ хөдөө аж ахуйн дэлхийн хөдөө аж ахуй хүнсний хангамжийг бус
босгож ирсэн гэдгийг ерөөсөө анзааграа юм шиг л 30 жил арчил байгуулж байгаа нэр бичсэн. Зах зээлийн эдийн засаг байгууллаа. Одоо тэгвэл яг хошооны хуулийн дээр бас нэг дундын оршоод нэр томьёо гарч ирээд 51% компани орог. Мишээ юу 49 хүртэл компани орог 51% нь хошоо нийлж байгаа бид нэр хоорондоо ягаад нийлүүлэх гэдэг юм бэ гэхээр компаниуд чинь бас ч гэсэн нэг зохион байгуулалтанд орцсон аж ахуй гэдгээр бүтцтэй учраас тэр менежмент ноу-хауг энэ хошоотонд амжуулах гэж байна гэсэн үг байна. Энэ бол бас гайгүй заалт ороод ирсэн байна. За тэгэхээр бид нарт ерөөсөө дүгнээ хэлэх юм бол энэ амиа аргацаасан ийм жижиг олон ийм хэлбэрээс салаагүй байна. Нөгөө өртгийн гинжин хэлхээс гэдэг шүү дээ. Энд байсан түүхийд эцсийн хэрэглэгчдээр очдог энэ гинжин хэлхээс гэдэг зүйлийг хөдөө аж ахуй дээр бид нар босгож чадаагүй байна. Одоо нөгөө шүүмжлэлтэй байдаг ченжүүд ингээд байна гэдэг чинь гинжин хэлхээ битүүрээгүй байна л гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар гэж байгаа. За тэгвэл яг энэ хошоон цорилсан тийм ээ хөдөө аж ахуй чинь өөрөө эдийн засгийн маш хүчрхэг бүтц байхгүй юу? Тэр шатлсан бүтц байна уу гэдэг ингээд харах дээр бид нар нэг эндүрээд байдаг нь баг, сум, аймаг, улс гэдэг чинь төрийн үйлчлэгээ явуулах зориулсан төрийн нөгөө шатлсан юу байхгүй бүтц болохоос эдийн засгийн бүтц биш. Эдийн засгийн бүтц чинь тэгээд босгоё гэхээр одоо багууд дээр анхан шатны оршоод компаниуд байна. Гэхдээ амиа аргацсан. Тэд нар маань уулын нэгдэж байгаад хоршоон дээр дундын юм уу тэр нэгдсэн хоршоогоо байгуулад тэгтэр чи сундуудын нийлээд аймгийнхаа байгууллагад гэдэг пирамид бүтц ингээ босгомоор байдаг. Гэтэл ерөөсөө өнөө хүртэл босч чадахгүй байгаа. Ягаад гэвэл социализмын үед бид нар нэгдэлсэнгээ аж ахуй гэдэг чинь дээрээс нь доош нь хийцэн байхгүй. Одоо бид нар доороос нь дээш нь хийх энэ гарц дээр ирчээд өнөөдөр бид нар сэлэнгийнхэнтэй шинжилгээ инновацийн уулзаа зогсож байна гэсэн. Боломжийг чи ярих чинь гэсэн. Жишээлбэл манайх одоо шинэ хоршоо хөдөлгөөн, мөнх хөдөлгөөн гэдэг ингээд тийм ээ хөдөө аж ахуй чиглэсэн бодлогууд эхэлж байна. Энэ бол маш сайн тал. Хөрөнгө нөөцийн энэ рүү ер нь чиглүүлъя. Гэтэл ингээд энэ маань явхад хаан гацаа үсгийг та нар харж байгаа хэрэг тэр асуултын тэмдэг тавьчихсан байгаа. Яг үндсэн доотлолд байгаа одоо нөгөө малчид, ногоочд, тариаланчд тэднийг бид нар яаж нэгтгэж энэ эдийн засгийн бүтц болох вэ гэдэг чинь асуултын тэмдэг болчиход байгаа. За тэгтэл энэ зөвхөн Монгол тулгараад байгаа асуудал юм уу гэсэн чинь биш болж байгаа. Аз дорных нь ягаад гэвэл Япон, Солонгос, Хятад энэ 6 дугаар аж удирдлагч гэдэг нэг концепц гаргаад ирж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр аливаа улсын хувьд хөдөө аж ахуй гэдэг чинь анхдагч буюу хамгийн амин чухал үйлдвэрлэл юм аа. Тийм учраас нэгдүгээр үйлдвэрлэл гэж тунгалан зарлая. Энэ бол хүнсний аюулгүй байдал нөгөө орон нутгийн эзэнтэй байх бүх асуудлууд энд байдаг учраас. Эндээс гарсан түүхийн эдлийг боловсруулах үйлдвэрлэл нь аваад бүтээгдэхүүн болгоно. Энэ бол 2 дугаар үйлдвэрлэл. Энд чинь технологи, мэргэжлийн мэдлэг, менежмент бүх юм шаардна тийм ээ. Одоо эндээс гарсныг борлуулан тээвэрлэн гэдэг чинь бас хамгийн том үйлдвэрлэл. Энэ том үйлдвэрлэлийг 3 дугаар үйлдвэрлэл гэж нэрлэе. Тэгэхээр энэ чинь нөгөө гинжин хэлхээний нөгөө үндсэн оролцогч 3-ыг чинь хэлчихэж байгаа. Тэгэхээр эдгээр ингээ хооронд нь үржүүлнэ үү, нэмнэ үү хэд гарахын та нар харин харагдаж байгаа тийм. Тэгэхээр концепцлол 6 дугаар үйлдвэрлэлээр нэрлэж байгаа. Одоо нэг юм хэлээ. Энэ бол дорны үнийн сэтгэлгээ, Азиудын сэтгэлгээ байхгүй. Өрнийхэн буюу Европ одоо Америкт юу сэтгэвтэй гэхээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг. Дижитал хувьсгалаа аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдгээр нэрлэж байгаа байхгүй. Тэр чинь ямар ч логикгүй. Аз хүнд бол нэг буугад тийм юм биш. Тохиромжтой биш. Ингээд учрыг тайлбарлах юм бол та нар 6 дугаар үйлдвэрлэл гэхээр 1 2 3-ыг үржүүлээд тэгээд 1 тэр 2 тэр 3 тэр тогтоогч амархан. Ингэж нөгөө дорныхын чинь том бодлогыг ингээ ганц базаад ингэсэж байгаа. Ягаад энэ бодлогыг гаргасан юм бэ гэж одоо Хятад, Солонгос, Япон одоо ингээд Азийн улсууд чинь биднийг бодох юм бол тариачд юм байна. Нэг 0.7 шиг юм газартаа хажууд нь гэртээ эртнээсээ тэгж тэрэн дээрээ юм дотор бодаага тариад ирсэн. Гэтэл Америк, Орос, Канада нөгөө том газар нутагтай тийм ээ мянгагаар нь тэгээ нөгөө Джон Дир нь байна уу тэр Нью Холланд нь байна уу том орны хүчтэй тракторуудаар масс үйлдвэрлэл явуулаад хямдхан бүтээгдэхүүн гаргаад эднэрт нийлүүлэх гэхээр энэ улсуудын нийгэм эдийн засаг бүтээл дотоод соёлын асуудлыг хөндөд эхэлж байгаа байхгүй.
Азих нэг. Тэгэхээр за ер нь энэ болохгүй байна гэд энэ 6 дугаар аж үйлдвэрлэлүүд концепц гаргаж ирж байна. Тэгэхээр 6 дугаар аж үйлдвэрлэлийн концепцийг Монголд ямар байхаа гэд бид нар партнеруудтай сургуулийнхантайгаа асууж байгаа юм л доо. Монголд ямар байх талаар зөвлөөч гэсэн чинь хэдэн мянган жилээр та нар энэ мал аж ахуй гэдэг те энэ том соёлыг дэлхий дээр авид ирсэн ардсан. Яг энэ танаа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд тохирсон 6 дугаар аж үйлдвэрчлэлтийг та нар тэгэхээр дэлхийд хэн хийж чадна гэж бодож байна. Та нар л хээ. Өөр наадах ч мэддэг юм нэг ч байхгүй. Яг зүгээр нэг эрчимжүүлсэн ферми гэдэг бол яг бид нар мэдэх юм байгаа. Тэгэхээр яг танаа энэ юу бол танараас өөрөө мэдэхгүй байна. За тийм учраас шинжлэх ухааныхаа энэ рүү нөгөө хашааттайгаа нийлж байгаад орно л гэсэн үг. Ингэж чадах юм бол бид нар одоо засгийн газрын дэвшүүлээд байгаа зорилт хамгийн гол нь засгийн газрын олон улсад үүрэг хүлээсэн тогтвортой хөгжил 2030 гэдэг нэг 17 зорилтыг хэрэгжүүлэх ёстой байгаа гэдэг. Хүндрэлтний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг. Тэрийг одоо биелүүлэхээр гацаанд авах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм концепцээр яваад биелүүлэхэд арай дөхөмтэй болох нэ. Одоо энэ чинь ингээд нөгөө яг хэрэгжүүлж байгаа хятад яаж юм гэхээр корпорац манлайлалтай тэнцвэргүй худалдаа гэдэг ийм зарчим байна явж байгаа. Яг гэвэл хятад чинь нөгөө корпорацууд нь аюу төрийн дэмжлэгтэй энэ төр хүчтэй босоод ирсэн менежмент цайтай учраас тэдний ноу хауг нөгөө бүс нутгийн орлогын түвшнөрөө янз бүр байгаа учраас тэр тэнцвэргүй худалдаа гэдгээр баланслуулж тэрийг 6 дугаар аж үйлдвэрлэлийн концепцоо явуулж байна. Тэгээд нийтдээ одоо бол 76 тийм хөдөө аж ахуйн парк дээр нэгтгэж байгаад явуулж байгаа жишээ. Японууд яаж юм гэхээр үйлдвэрлэгч манлайлалтай маркетинг төвтэй. За мэдээж үйлдвэрлэгч гэдэг нь бодвол нөгөө хүчрэг компаниудаа хэлж байгаа тийм ээ. Маркетинг төвтэй гэдэг нь одоо эдгээр хөдөө аж ахуйгаас цоо шин бүтээгдэхүүн гаргаж ирэх гэдэг байна. Нөгөө масс үйлдвэрлэлийн эрен үе одоо дууссан учраас цоо шин бид нэр яг худалдаа авагчдад тохирсон бүтээгдэхүүнийг гаргана гэдэг. Тэгэхээр энэ зарчим нь Монголд нэлээд тохирч магадгүй. Яг гэвэл бид нэр дэлхийн зах зээлийг хүнсээр хангана гэвэл манай Монгол улс барахгүй. Нэгдүгээр нөөц нь тийм нэмзэг мөртлөө чанга нөөц байгаа. Тэгэхээр тэрийг бид нэр одоо ямар брэнд болох вэ гэдэг маань маркетингаас эхлэх нь чухал байна. Одоо бид нар бүгд мэддэг шүү дээ. Манай мах гоё гэдэг. Яаж тэгвэл тэр яг өндөр үнээр худалдаж авах тэр зах зээлд нь хөргөж өгөх вэ гэдэг чинь маркетинг гэж байна. Солонгосууд бол community-г бэхжүүлэх гэдэг ийм урандаар 6 дугаар аж үйлдвэрч. Эдгээр тэр жил болгон заяа хуралдцааж байна. Манай 6 дугаар аж үйлдвэрч бодлого ингэж явж байна. Энэ дээр алдаж байна. Энэ дээр онж байна. Хоорондоо туршлагаа солилцоо яваад байна. Одоо энэ дээр нь бид нар орж ирэх хэрэгтэй болчиход байна. Ер нь тэгэхээр бид нар зөвхөн тийм ээ малчид хөдөө аж ахуй дээр хоршоож чадахгүй байгаа юм биш. Манай шинжлэх ухааныхан одоо хоорондоо хоршдог болох хэрэгтэй. Цаашлаад Монгол улс энэ Азийн нөгөө том интеграц дэлхийдээ бас хоршдог болж эхэлхтэй болж байна. Хоршно гэдэг чинь тийм хэцүү юм биш. Ерөөсөө л тэр асуултын тэмдэг тавьсан байгаа хоёр морь яаж юм ихтэй зүгээр ярилцж байгаа л байхгүй юу. Энийг бол хүн болгон энгийнээр бид нар бол одоохондоо наадлын энэ нөхцөл байдал юм л да. Нэг өөрийнхөө амийг бодвол нэг хэдэн төгрөг илүү олж болов гэж бодвол ингээд шал тийм хүчээл орж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ хамтран гэдэг ойлголтыг ерөөсөө хаасаагүй хичээлэхтэй. Одоо энэ чинь манай Монгол Улсын их сургуулийн антрополог юу өнтөргээд судлаач нар ороод эхэлсэн. Ер нь монголчууд яавал нэгддэм бэ гэдэг. Зүүн бүсийнхэн болох дээр нь ардын системгээ туршаад эхэлсэн гэл. Янз бүрийн юм нийгмийн туршилтууд бид нар хийж байна л да. Тэгэхээр бид нар мэдээж эзэн түрэн байгуулж исэн улс гэдэг чинь энийг бол хамгийн сайн хийсэн болов эзэн түрэн байгуулсан л байж таараа учраас биднэрт тийм гаргалгаа төлхөөр байгаа гэсэн. Тэрийг одоо орчин үеийн эдийн засгийн нэг бүтц рүү оруулъя гэсэн. За тэгэхээр үндсэн асуудал юу байна вэ гэхээр ягаад бид нар 6 дугаар аж үйлдвэрчлэлтийг тийм ээ амиа арга цаасын хоршоодыг өөрчлөх энэ зүйл маань асуудал болчиход байна. Өөрөөр хэлбэл өнөө хүртэл манай хөдөө аж ахуйн их сургууль, энэ ихтэй сургуулиуд тийм ээ эрдэмтдийн хүрээлэнгүүд одоо та нар гадаа байгаа энэ үзэсгэлэнг харж байгаа. Энэ бүх зүйлүүдийг хийгээд ирсэн. Энийг өгье гэдэгт тосоод авах сав байхгүй. Тэр сав гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр энэ оршин цорилсан саяны тогтолцоо. Хоёрдугаар ерөөсөө 3 дугаар асуудал буюу тэр менежмент нь байхгүй. Менежмент байхгүй учраас энэ бүх юмыг өөрөө хийх гэл тийм ээ зээлээ өөрчлөлтөн, борлуулна, ингэн ихтэй хүний нас өрөхгүй, тамирдна.
Тэр чинь амьдралын чанар нь дорой гэдгийг харуулна. Тэрний өр хүүхдүүд нь энэ тэрийг дагаад аав ээжгээ дагаад энэ мал маллаад ногоо тариад явна гэж байхгүй. Тэгэл хот руу яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар инновац хийх үнэхээр зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр манад потенциал бол байгаа. Ягаад гэвэл та нар доотлын эмблемүүдийг харж байгаа. Энэ бол мэдлэгийн том бүтцүүд байхгүй юу? Ихтэй сургууль, шинжлэх ухааны академи гэдэг чинь. Тэд нар ямар ч байсан дэлхийн зах зээлээс хямдхан яг манай Монголын нөхцөл тохирсон технологи, инновац, ноу-хавнуудыг одоо ингээд та нарт илгээ тавьсан байж байгаа. Энийг хүлээж авах сав арга хоёр хэрэгтэй болчиход байна гэсэн. Арга нь мэдээж менежмент, сав нь бол хоршоо. Сорилсон цагийг сэтэлсэн тогтолцоо. Тэгэхээр бидний хувьд одоо мөнгө хөдөлгөөн, шинэ оршоо хөдөлгөөн гэдэг маш олон янзын хөдөө аж ахуйн хандсан юм хөдөлгөөнүүд өрнөд байна л да. Саяны Хятад, Солонгос, Японы жишээг харах дээр зангидсан ганцхан бодлого, ганцхан хууль гаргаад тэрэн дээрээ бүх төсвөө тавьж байгаа онцгой анхаарал энийг явуулчихж байгаа. Манайх ч гэсэн яг одоохондоо ийм санаачлалууд гараад нөгөө хүмүүсийгээ бас нөгөө ингэж ялгаж хараад байгаа байхгүй. Энэ малчин, энэ тариачин гэдэг нөгөө энэ үйлчлэгээний оршоо, энэ юу яадаг оршоо гэдэг. Гэхдээ 6 дугаар ажилтгчдын саяны концепцээр харах юм бол тэгж ялгахын хэрэггүй. Нийлүүлээд нэг оршоо болгочих. Одоо ясан дээр Японы оршоо гэхээр ганцхан оршоо байгаа. JA гэдэг ийм Japan Agriculture гэдэг аавшигтэй. Тэгээ доотлолт нь сумынхаа ангийнхаа нэрийг л бичдэг малгайдлын дээр. JA-г бол оршоо гэдэг нь мэдэгдэнэ. Тийм учраас манайх тан гэдэг лабораторитой тан гэдэг нэр өгөхдөө тийм л нэр өгч байгаа. Нөгөө социализмын үеэр шиг ингээл тийм энийг тэгдэг лаборатори гэж нэр өгөхөөр хөгжлийн явцад нөгөөдг нь хоцрогдчихоор дахиад нэрээ өөрчлөх хэрэг болж байгаа байхгүй. Тэгсэн дөрөв зүгээр ийм гоё тансаг Монгол тан гэдэг нь нөгөө танан эрдэнэ 9 эрдэнэ нэг шүү дээ. Хүний тархийг өнгөлөөл гялцдаг гэдэг бэлгшээлээр нь тан гэж нэрлэжнэ. Гадаадынхын хэлэхэд амархан нэрээ солих ямар ч шаардлага байхгүй доотлын мэддэг нэрээ л солино гэсэн. За тэгэл одоо энэ цэцгийг та нар харж байгаа. Шүтээс бид нар өөрснийгөө ер нь мэдлэгийнхаа бүтцийг юм цэцгээр төсөөлж концептчилдэг байхгүй юу? Цэцгийн дэлбэнүүдийг нь харж байгаа. Геологи урхан сургууль, механик технологийн сургууль, үйлдвэр технологийн сургууль, мэдээлэл холбооны технологи, барилгын инженерийн сургууль гэх нөгөө нэг инженер бэлтгэдэг сургуулиуд байгаа. Ишин менежментийн сургууль. Навчин манай суурь шинжлэх ухааны математик физик хөгжүүлдэг сургуулиуд. Одоо хамгийн чухал юм тэр үндэс хөрс нь юу вэ гэдээ хардаа. Та нар Монголын хөрс шороо гэж бодож байгаа үгүй. Тэр чинь эрэлт хэрэгцээ байхгүй. Зах зээл гэсэн үг. Компаниуд ямар хүн өсөж байгаа, хашуудууд ямар технологи өсөж байгаа, тэр нь ямар бүтээгдэхүүн болцсныг хятадын зах зээл нь юу өсөж байгаа, тэр чинь эрэлт хэрэгцээ л бидний авч чаддаг юм. Тэгэхээр одоо бид нар энэ концепцийг ихтэй сургууль, эрдэмтдийн хүрээлэн академиудаа хамтрая. Бид нар ч яг цэцэг шиг байхгүй. Цэцгийн дэлбэр нь одоо ингээ арга дээр шүтээс, хөдөө аж ахуйн сургууль, шинжлэх ухааны академи хүрээлэн МОИС, амгаах, МОБИС гэдэг болж байгаа. Ишин менежмент. Тэгэд хөрсөн эрэлт хэрэгцээ. Ингээд зангиж чадах юм бол бидний мэдгийн тогтолцоо чинь амархан болоод шинжлэх ухааныхан хоорондоо хэн зориулж юу хийгээ одоо мэдрээд эхэлнэ л гэсэн. Тэгэхээр энэ концепцийг дараагийнх нь хэлж. Саяны хэлсэн 6 дугаар аж ахуйн төрөлтийн концептойгоо нийлүүлэхэд бүрэн хангалттай байхгүй болно. Тэгэх юм бол одоо бидний шинэ оршоо хөдөлгөөн, мөнх хөдөлгөөн гэдэг анууд чинь голцоо 1-р аж ахуйн төрөл рүү фокуслсан бодлого болж байгааг нь харна. Ерөнхийлөгчийн төвшүүлсэн хүнсний хувьсгал болох тэр нөө үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Тэгэхээр 2-3 руу чиглэсэн бодлого байхгүй юу? Одоо зангидж болно да. Тийм хэцүү юм биш байхгүй юу? Ингээд зангидчих юм бол Монголын 6 дугаар аж ахуйн төрөлтийн бодлого гэдэг юм гараад ирчих болоо. Энэ бүх юмуд холбогдчихно гэсэн. Дараагийнх нь хэлж. 6 дугаар аж ахуйн төрөлтийн буцааж яа. 6 дугаар аж ахуйн төрөлтийн давуу талыг нь хэлээд. Одоо технологи бүх юм яадаг вэ гэхээр энэ 3 үйлдэлийг буцааж болох. Энэ чинь нөгөө юуг нь гаргаагүй байгаа ч болохгүй шүү. Нөгөө full screen болох. Сайныхаа full screen. Гацаад байна. Тэр
Энэ бүгдээрингийн заяа орон нутг дээр хийж болох байхгүй юу? Технологи тийм болцсон, ингийн болцсон. Заавал хот дээр явж үйлдвэрлэл явуулах шаардлагагүй болчихоор хамгийн чухал юм нь юу вэ гэхээр мэдээж орон нутгийн иргэдийн ашиг нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдэнэ. Тэгээд орон нутгийн хөгжил дэвшилт юм а гэдэг л хамгийн чухал юм байхгүй. Бидний хүсэж байгаа юм л үстэй тий. Хоёрдугаарт нь ажлын байр нэмэгдэж байгааг та нар анхаараарай. Одоо та нарын хүүхдүүд ихтэй сургууль Улаанбаатарт очлоо, мэдээгүй Америк, Японд сурлаа. Эргэж ирлээ. Орон нутгийн тийм ихтэй ажлын байр нь байгаа юу? Байхгүй тий. Менежер, санхүүгээр, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн дизайн, бүтээгдэхүүний дизайн, тийм ээ, инженер, технологи энэ төрөйг ажиллах газар байхгүй. Одоо 6 дугаар ажилуулал гэдэг чинь тэрийг хийх гээд байгаа байхгүй. Тэгэх юм бол орон нутгаа хөгжүүлэхэд энэ орчин үеийн шинэ боловсон хүчин чинь амьдраад эхэлнэ гэсэн үг. Дараагийнх нь алж. Энэ бол ерөнхийдөө тийм ээ нөгөөх оршоонд суурилсан эдийн засгийн тогтолцоо нэг пирамидаар гаргангуудаа нөгөө 6 дугаар ажилуулалттай төсөөлөөр нарахтай ойлгомжтой гоц. За багууд дээр бол ер нь 1-р ажилуулалт явагдаад байгаа юм байна. Сумын төвшөнд нэгтгэж чадах юм бол 2-3 дугаар үйлдвэрлэл буюу галзуу менежерүүд, галзуу инженерүүд тэнцээч нь очсон байна. Одоо бид нэр ченжүүд чинь бол авиачлаг менежерүүд байхгүй. Тэд нар чинь энэ чинь ороод ирнэ гэсэн. Гэхдээ нэг бүтцэнд орно. Ингээд бид нэр шатлсан Монгол улсын ерөөсөө өдөө аж ахуйн энэ том эдийн засгийн тогтолцоо цөмөрөө байгуулъя. Тэрийг энэ 6 дугаар ажилтны концепц гэдэг дээр мордуулчихаар их энгийн хүмүүст ойлгомжтой юм шүү гэдгээр дараагийн. За одоо тэгвэл нөгөө 6 дугаар ажилтны юутай цэцгээ холбох гэж байгаа. Шинжлэх ухааны инновацийг түгээн дэлгэрүүлж шингээж авч чадах юм чинь юу вэ гэвэл суман дээр та нар нэгдээд энэ сумын дундын оршийг байгуулж байгаа. Сумын дундын оршоо гэдэг чинь тийм ээ саянаас ингэж бүлгэлж ялахгүй. Тэр сум байгаа багууд дээр байгаа малчин, тариачин, гар урлаачин, зочдууд, аялал жуулчлал одоо тэ ресторан эрхэлж байгаа бүгдээрээ нэг л оршоо болцгоо. Нэг оршоо болчих юм бол бид нэр доорн заяа. Одоо энэ дутагтаад байгаа нөгөө техникийн гэрээд үйлчлэгээ 9 жирийн юмнууд чинь яг мэрэгжлийн үнэтэй наваачаа суулгах чинь. Тэр бол маш энгийн. Тэгэх юм бол бүтээмж нэмэгдэн, ашигч нэмэгдэн, нөгөө үйлдвэрлэлээ явуулж болно. Одоо ингэсэн цагт нөгөө цэцэгч тэнд очиж сууж болж байгаа байхгүй. За тэгвэл манай энэ технологиг авчих. Танаа бүтээмжийг 30% өсгөж чадна гэхэд бол одоо ийм менежерүүд бол тэр чинь тооцоо хийж байгаа. Энэ өсгөж болох юм байна. Энийг нь авъя гэдээ оруулж ирч чадж байгаа байхгүй. Амиа аргацаас өөрөөр хэлбэл малчин хариалцт мянган технологи яриад бид нэр авах чадварч байхгүй, ойлгож байхгүй урдгай гэж яах чинь амиа аргацаагаад хамгийн юм толгоон дээр нь ирсэн байхад. Тэгэхээр ийм бүтц болох чинь бидний хувьд амин чухал байгаа шүү. Дараагийн. За тэгээд нэг ийм зургийг харуулад байгаа байхгүй. Бид нар нодлон Японы яг энэ хоршоодуудыг ингээд судлаа явсан чинь энэ мэдээж наадлын зэгцтэй гоё харагдаж байгаа юм заяа. Хоршоо сайн хөнгөцсөн газар ийм болд юм аа л гэдэг жишээ. Тэгээс Япон гоё гэж байгаа юм биш. Манайх цааталт нь байгаа Батцангөр нөгөө эртний мундаг 800-ны ферм Улаанбаатарыг сүүгээр хангадаг байсан бүгд балгасалсан. Тэр чинь бид нар одоо дүгэлт хийх хэрэгтэй байгаа байхгүй. Дээрээс доош нь нэмийг явуулах дээр хэврэг нурж онохтой амархан байсан гэсэн үг. Хэрвээ доороос нь дээш нь явуулсан бол юу гэж энэ тоосго мосгоор зөөгөөд энийг нураага ачаад тийм ээ. Тэгээ бүтээмжийн та нар хараарай. Нэг өрх заяа. Японы нэг оршоо 1.7 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулаад байгаа. Манайх нэг 50 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулаад байгаа. Энэ хоёр чинь 34 дахин баг байгаад байгаа байхгүй. Ийм баг үйлдвэрлэл явуулаад тэгээд амиа аргацаагаад бүх нөгөө зээл санхүү хамгийн юм бодцоо юу яа гэхээр эдний маань амьдрал үнэхээр хэцүү давчгүй. Тэгэхээр ягаад ийм байдалд орчихвоо? Дараагийн. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоо дэлхийгээс ч мөрөө суулцсан саяны үжүүлсэн зургаараа Японоос 1960 онд Япон 12,000 орчим хоршоодтой байсан байна. Хоршооных нь тоон шүү. Тэгсэн чинь өнөөдөр болох дээр ерөөсөө 562 хоршоо. Энэ чинь юу явагдсан бэ гэхээр хоршоод нь их тарж хутраад байгаа юм байхгүй. Зүгээр нэгдээ томроод байгаа байхгүй. Тэр чинь нөгөө илүү үр ашиг нэмэгдүүлээ нөгөө захиргааны зардлаа хэмнээ менежментийн зардлаа хэмнээл гэдэг л тийм л юм явагдчихж байгаа. Илүү газруудаа нийлүүлээд том болгочих юм бол
механикжуулахад амархан байна. Ийм жижиг алга дармын юмнууд чинь ийм гар жижиг нөгөө манайхаар пататаар хийхээс өөр аргагүй бүтээмжуудаа байна. Тийм л үзэгдэл явагдчихж байгаа. Энэ бол гарцаа авахгүй Монголд бас ирнэ. Нөгөө саяны хөдөлгөлдөг 4000 хэдэн зуун хошоо бол манай Монгол улс хэд болохыг та нар багцаагаар ойролцоогоор харж байгаа л 47 аймагтай Япон улс энэ тоонд нь хоогаад харах дээр нэг аймагт нэг 12 ийм хошооны ийм том бүтц ажиллаад байгаа. Монголд бол өнөөдөр нэг аймаг дээр 174 хошоо ажиллаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө одоо чанарын өөрчлөлт яа тоогоо хөөхөө болио гэдэг чинь ийм санаа. Хоёрдугаарт тэр цаатлын хошооны гишүүдийн өсөлтийг харуулж байгаа юм л да 60 оноос Японод. Тэгэхдээ энэ дотор бараа өнгөтэй хэсэг нь нэгдүгээр ажилтнанд нь орж байгаа яг малчин тариач. Тэрийг үндсэн гишүүд гэдэг юм байна хошооны. Санал өгөх хэрэгтэй. Цагаан өнгөтэй ингээд өсөө явцсан гишүүдийг дэмжих гишүүд гэж байгаа. Энэ чинь 2 3 дугаар ажилтнууд оролцож байгаа гишүүд байхгүй юу? Нөгөө мундаг менежерүүд, нөгөө технологич нар тийм ээ, боловсруулах үйлдвэрлэл, борлуулалтыг авч явдаг, тээвэр логистикийг хийдэг. Тэд нар чинь хошооны дэмжигч гишүүд. Гэхдээ санал ирэхгүй. Тэгтээ бүгдээрээ нэг хошоо. Тэгтээ хүмүүсийн тоон өсөд байгааг харж байгаа өнөөдөр ихэд ингээ алуурхан өссөн байгаа. Манайх ч бол ерөөсөө хотын иргэдийн тоо өсөд хөдөөний иргэдийн тоо буураад байхад эднийх харин хөдөө байгаа хошоодын иргэдийн тоо өсөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь биднэрт энэ арга нь байна гэдэг нь харагдаад байгаа байхгүй. Бид нар бас дэлхийгээс эмэрхүү юмнууд сурах хэрэгтэй байна. Дараагийн юм яаж. Энэ нөгөө нэг одоо суман дээрх хошооны бүтцийг Японы сумын хошооны бүтц дээр ингээ тавиа харах дээр манад ийм хууль дүрмийн бүх юмуд гараад ирсэн бэлэн байгаа. Яг л байгууллагатай адилхан байгаа шүү дээ. Та нар ингээ хараад хурал шийддэг те манайхаар компани дээр бол тууцтай. Тэгээд ингээ доошоо гүйцэтгэх захирал махилгдсан. Тэгээд салбар офис гэдэг нь нөгөө багуудаа хэлээд байгаа. Тэгээ багуудынх нь юу? Тэгээ мал аж ахуйн газар тариалан гэсэн 2 том үндсэн сектор байна. Тэгээд худалдан авалтын хэлтс. Тэгээд тэр дотор чинь нөгөө техник дундын үйлчлэгээ бензин шатхууныг яаж хамгийн ихээр нь хямд үнээр худалдаж аваад бэлдээ тавьчих вэ? Нөгөө мундаг менежерүүд чинь энийг хийдэг байхгүй юу? Яс ийш Орос руу очиод ургац орохоос өмнө өөрснөө маш хямдхан дээр нь шатхуунаа авчраад нөөцлж байна. Тэгээд хошоодын гишүүдтэй нөгөө төл түгээн гадны үеэр бол өндөр үнэтэй шүү дээ. Тэгээд менежмент төлөвлөлт тэр бүхнүүдийг хийдэг юм хэлтсүүд ингээ байна. Тэгэхээр ингээд нөгөө 6 дугаар ажил төрөлтийн 1 2 3 чинь бүгдээрээ энэ бүтц дотор орсон байгааг та нар ингээ анзаарч байгаа тийм. Тэгэхээр энийг бид нар баг дээр хийхдээ баг дээр амжихгүй. Сум дээр бол болж байгаа байхгүй. Тэгэхээр сумуудын ийм хошоодууд нийлэнгүүд төлөөллүүдээ аймгийнхаа юунд авчингууд аймаг зангидаад өдөө аж ахуйн парка байгуулна уу? Тэр кластера байгуулна уу? Тэгэх юм бол түүхэн эдийн найдвартай ийм чанартай татлаа авалтын тогтолцоо чинь босч ирж тэр парк маркч ажиллахгүй бол энэнгүү бол бас тагаал хөлгөө. Дараагийн хэлээд. Тэгэд төвийн бүс гэж юм тийм ээ. Одоо ингээд саяныхаар ингээд харах юм бол Сэлэнг аймгийн хувьд нөгөө судлаасны хийгээд байгаа өсөлтийн төвүүд гэдэг ингээд харах юм бол 4 төв байгаа байхгүй тийм. Юу нь одоо мандал юу өдр ороод. Тэгэхээр эдгэрлүүгээ төвлөрүүлээд ийм дундын гэх юм уу саяны тэр хүчтэй загвар юунуудаа байгуулад нөгөө салбаруудаа нэгтгэхэд төлөөллийг оруулаад хурлаа хийгээд одоо яг энэ процессыг л явуулаад эхлэх хэрэгтэй болчиход байна. Тэгж чадах юм бол тэр техникийн эдийн засгийн янз бүрийн үндэслэлүүд байж байгаа махны сүүний тийм цагаатай боловсруулах, арьсыг боловсруулах манай шүтээсийн одоо энд байж байгааг та нар хараарай. Хятадын адилхан үйлдвэрээс 2 дахин баг үнэтэй мөртлөө сургалт ийм юмтай бид нар таашд нийлүүлж чадна. Бид нар тийм бэлэн юмнууд зөндөө байгаа. Тэгээ ялангуяа байгаль орчинд халгуу технологитой. Тэгэхээр заавал юм хайж тийшээ ирэлэг өгöd хэрэггүй байхгүй. Тэгээ Оросын зах зээл гэж нэг том юм байна. Одоо тэгэхээр нөгөө маркетингийн хүүхдүүд ч очиод энэ Оросын зах зээлээ судалж авах хэрэгтэй байхгүй. Эдгээр яг ямар мах, ямар сүү, ямар арьс сонирхоод байгаа юм бэ? Тэрэнд нь тохируулаад үйлдвэрлэлээ явуулъя. Яг бид нар ингээд Төв аймаг дээр туршиж байна. Тэгэхээр нөгөө төр хувийн хвшил ихтэй сургуулийн гурвалсан холбоос гэж байдаг. Энэгээс оролцуулсан бэлтгэл ажлын баг буюу бац гэдэг юм байна. Ер нь бац хэрэгтэй байгаас нөгөө олон тоотой юм ингээд базаад. Тэр баг дээр бизнес төлөвлөгөөнүүд сайн сууж байгаа. Яг орон нутгийнхаа тухайн нөөцөн дээр тулгуурлаад
бизнес төлөвлөгөөгөө гаргаж ирээд ингэчих юм бол одоо нөгөө адилхан дэлхийн 6 дугаар аж үйлдвэрлэл хийж байгаа Япон, Хятад, Солонгосын яг тэднэр дээр чинь хоршоодод байж байгаа. Ястой ихчдэн хоршоодын хамтын ажиллагаа гаргаж байгаад энэ чинь борлуулалтын том суугч нь тэнцээ нэгдэх магадaltaй байхгүй. Бид нэр энэ чинь өөрснөө борлуулах гэдэг хэрэггүй. Захидал дээр навчиг өгвөл тэр өвөр Монголын тэр сумын оршоо, тэр хошууны оршоотой шийхэн бол тэрлүүгээ шууд авч нь тэд нар борлуулна. Тэр ярилгын хятадаар бичих бүх юм чи тэд нар хийчихнэ. Зүгээр л тэдний хэлснийхэн дагуу энэ чинь үйлдвэрлэл явуул гэдэг л ийм л концепт байгаа. Дараагийн. Тэгээд дүгнэлт хэлэх юм бол ер нь тооноос чанар руу шилжцгээе. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ анхан шатны оршуудыг нэгтгэхтэй цөмөрөө ялангуяа манай аймаг төрийн төлөөллүүд маань энэ дээр анхаарч. Тэгэхгүй бол одоо нөгөө 6% хувьд зээл өгнө гэхээр л божигналтаа нөгөө үлчил нөгөө анхан шатны оршоо дотроо задраад байгаа байхгүй юу? Бид нэр уржиг дээр Бачимбар дээр очсон чинь анхан шатны оршоо дотроо задраад яаж юм гэхээр нөгөө төрөл сатангаараа ингээд хуваагдаад эхэлж байгаа. Яг тэгвэл нөгөө мөнгө зээл авах гэхээр хүнд нөгөө мөнгөчлөх, амжилах сэтгэлгээ чинь тэгж даваа гараад ирдэг. Тэгээд айгуул тэд нэр ярьж байгаа зүгээр л тэр мөнгөнд нийлээд өгсөн юм уу 8 нэрийн дэлгүүр байвал. Тэгээд нөгөөх нь нөгөө барьцаанд авах банк олдохгүй шүү дээ. Өө болио ийм олон 8 нэрийн дэлгүүр 4708 нэрийн дэлгүүр гарч ирэх гэж байгаа. Тэгэх юм бол ямар ч банк тэрийг өө болио ийм юмар бид нар хийхгүй. Гацч магадгүй байхгүй энэ бодлого чинь. Тэгэхээр бидний хувьд ерөөсөө нэгдүгээр шинжлэх ухаан, технологи, менежментийг оруулж ирэх саваа бэлдээ. Тэр сав чинь орон нутаг дээр ийм нэгдсэн сумын төвшөнд хамгийн ихнийх чинь. Сумын төвшөнд л энэ дундын оршоо гэдэг юм одоо тэр компани, анхан шатны оршоодуудыг бүгдээр нэгтгэж байгаад байгуулах гэдэг үзээч. Эхлээд хүчээр байгуулж болохгүй. Оршооны алтан дүрмүүд байгаа. Санаачлахтай нүдээр нь байгуулж. Тэгээд эн чинь хэрэгтэй гэдгийг нь үзүүлчих. Тэгэхээр аяндаа дараагийнх нь татагтаад ороод байна. Тэгээд бид нар яг нь шинжлэх ухааны технологийн их сургуулийг бол та нар мэдэх байх. Инженер технологи бэлтгэх гэж бодож байгаа. Манайхаас менежерүүд бэлтгэв. Бид нар заяа зөвхөн Монголд бэлтгэхээс гадна хөвсгөл давлагаас ингээд тэр юм татж гаргаж ирдэг тэрийг харуулж байгаа. Тэрийг яг тавьсан бэ гэхээр Солонгосод хурж ирээд 20 сая доллар өгөх юм бол хөвсгөл давлагаас чинь тэр живцэн машинууд чинь гаргаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр за бид нэр өөрснөө бүрийч гэж Батлан Болгын их сургууль онцгой байдлынхантай хамтарч байгаа манай инженерийн сууж байгаа хөвдөг юм карамаран тэгээ усан дагуу шомтдог дрон моронтой бүгдээрийг нэгээд энийг татаа гаргачих дээр Японы эксперт үжрээ саяны үгийг хэлж байгаа байхгүй. Бид нар бол төгс шийдсэн байна. Бид нар тэнцээ хийх ажиллаа гэж. Тэгэхээр 6 дугаар Монголын 6 дугаар аж үйлдвэрийн хувьсгалыг хийх хүүхдүүд бид нар л хийнэ. Тийм учраас цөмөрөө яг өнөөдрөөс эхлээд одоо яг энэ төр засгийн бодлого ингээ өссөн хөгжил энэ орон нутг руугаа хандж байгаа дээр нь жоохон суурьтай явъя. Тэр эхлэлээс нь яваад энэ инновац технологийн аян бидний танилцуулаад байгаа энэ сэдв маань их чухал юм шүү гэж. За анхаарал тавьсан байна.